Өнөөдрийн хичээлээр бид IELTS writing task 2-1 чухал хэлбэр болох agree or disagree эсэг хэрхэн өндөр оноотой бичих талаар судлах болно. Энэ төрлийн эс нь таныг тодорхой нэг мэдээлэлд санал нийлэх эсвэл зүрх байр суурьа тодорхой илэрхийлж түүнийгээ баттай нотлохоогоор дэмжихийг шаарддаг. Бид эсний бүтэц хэлний хэрэглээ мөн 7.1 болон түүнээс дээш оноо авахд туслах PEL бүтцийн талаар дэлгэрэнгүй авч үзэх болно. Agree or disagree. Эсний үндсэн зорилго бол таныг өгөгдсөн сэдвээр өөрийн байр суурьа тодорхой илэрхийлэх юм. Эсний туршдаа энэ байр суурьа тууштай баримталж түүнийгээ баттай үндэслэл жишээ баримтаар дэмжих шаардлагатай. Энэ нь зөвхөн таны үзэл бодлыг шалгахаас гадна таны санаагаа хэрхэн логиктойгоор өрнүүлж нэгдмэл байдлаар бичиж чадаж байгааг үнэлдэг юм. PEL арга нь IELTS writing task 2-нд өндөр оноо авахад тань туслах шилдэг стратегиудын нэг юм. Энэ нь таны биеийн хэсгийн параграфыг бүтцжүүлэхэд ашигладаг. Point. Параграфыг танилцуулах гол санаа. Explanation. Гол санаагаа тайлбарлах. Дахин нэг нь example. Жишээгээр баталгаажуулах. Харин хэлнэ. Link. Параграфыг дүгнэж холбохыг хэлнэ. Энэ бүтцийг ашигласнаар таны эс илүү логиктэй, ойлгомжтой болж coherence and cohesion шалгуурыг бүрэн хангана. Олон оюутан agree or disagree эс бичихдээ ерөнхий дүгнэлт гаргаж түүнийгээ баттай жишээгээр дэмжиж чаддаггүй. Эхний жишээг харахад many people think it is good гэдэг нь ямар ч бодит нотлохоогүй ерөнхий санаа юм. Энэ таны эсэг сулруулж оноог бууруулна. Харин 2 дахь жишээнд technology боловсрал дах нөлөөг тодорхой хэлж онлайн learning platforms гэх мэт жишээгээр баттгсан байна. Ийм наривчилсан баримттай хандлага нь таны эсэг академик түвшинд хүргэж өндөр үнэлгээ авахд туслана. Agree or disagree. Эсэд таны байр суурийг тодорхой илэрхийлэх мөн санаануудыг хооронд нь холбох нь маш чухал. Эдгээр үг хэллэгүүд нь таны lexical resource байжуулж эсэг илүү академик болгоно. Undoubtedly гэдэг нь таны санаа баттай байгааг илэрхийлэхэд тохиромжтой. Conversely энэ эсрэг санааг хэлэхэд furthermore энэ нэмэлт мэдээлэл өгөхөд ашиглагдана. Харин consequently энэ үр дагаврыг илэрхийлэхэд зориулагдсан. Эдгээрийг зөв хэрэглэснээр таны эсний cohesion and coherence сайжирна. Таны эсний уялдаа холбоо урсгалыг сайжруулах нь band 7.1 оноо авахд маш чухал. Үүний тулд transition words, conjunctions, reference pronouns зэрэг холбох үгсийг зөв ашиглах хэрэгтэй. Жишээлбэл however, therefore, although гэх мэт үгсээр та санаануудыг хооронд нь логитойгоор холбоно. Мөн өөрөөр төрлийн өгүүлбэрүүдийг хэрэглэх нь таны grammatical range аяж харуулж эсэг уншихад илүү сонирхолтой болгоно. Одоо та PEL бүтцийг ашиглан agree or disagree эсийн нэг параграфыг өөрөө бичиж үзээрэй. Дасгалын дараах мэдээллийг ашиглан санал нийлж буй байр суурьа илэрхийлсэн нэг параграф бичээрэй. All university education should be free for every student, regardless of their financial background. Таны параграф. Point. Explanation. Example. Link гэсэн дарааллыг агуулсан байх ёстой. Энэ дасгал нь таны бичлэгийн ур чадварыг сайжруулж шалгалтад бэлтгэхэд туслана. Өнөөдрийн хичээлээр бид IELTS writing task 2-ны agree or disagree эсэг хэрхэн бүтцжүүлж өндөр оноо авахд PEL аргыг хэрхэн ашиглах талаар дэлгэрэнгүй авч үзлээ. Санаагаа тодорхой илэрхийлэх, баттай нотлохоогоор дэмжих, мөн холбох үгсийг оновчтой хэрэглэх нь таны эсэг амжилттай болгох гол түлхүүр юм. Дасгал хийж тасралтгүй сайжралт хийгээрэй. Амжилт хүсье. Баяртай.